Бэлгэлийн гэрээ нь иргэний хуулийн 276-аас 280 дугаар зүйлд тусгагдсан бөгөөд бэлгэлийн гэрээгээр бэлгэлэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлт тодорхой хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлэхийг ойлгоно. Эд хөрөнгийг бэлэг хүлээн авагчид шилжүүлснээр бэлгэлийн гэрээг байгуулсан тооцдог. Тодорхой хөрөнгийг бэлгэлэхээр амласан амлалтыг нотариотоор гэрчлүүлсэн тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлж өгөх үүрэг үүснэ. Тодорхой хөрөнгийг тусгай зориулалтаар хандивын журмаар бэлгэлж болно. Хандив хүлээн авагч нь хандивын хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж захиран зарцуулах бөгөөд энэ үүргийг гүйцэтгээгүй буюу зохиогчсоор гүйцэтгээгүй бол бэлгэлэгч хандивлсан хөрөнгийг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж захиран зарцуулах шаардах хэрэгтэй. Бэлгэлэгч нь өөрийн асрамжид байгаа этгээдэд амжиргааны нэн тэргүүний хэрэгцээд хөрөнгийг бусдад бэлгэлэх хэрэггүй байдаг. Бэлгэлэгч нь бэлгэлсэн хөрөнгийн доголдлыг санаатай нуунд дарагдуулсны улмаас бэлэг хүлээн авагчид учирсан гэмт хорыг арилгах үүрэг хүлээдэг.